харин тавиач нар анхаараа шүү. Болоогүй болоод өнгөрсөн шүү. Сэлэнг аймгийн Орхон Туусмын Ириата аймгийн Арслан Сүхбатын Иргэлбаатрын аймгийн Арслан цолны Мялалга наадмын хурдан даагнууд гарааныхаа зурхаа руу явж байна. За Төв аймгийн Цээл сумын Хариат аймгийн алдар туяач Эрдэнэ хотын хүү цогтгэрлийн хүрэн дааг 289 дугаартай мөн цогтгэрлийн сартай хэр дааг 11 дугаартай Төв аймгийн Борнуур сумын Хариат Сүхбат сайн заягийн Сүхбатрын хээр дааг 11 дугаартай Сайхан сум Нонгом тосгоны уяач Хөрөв дөржийн хүрэн халзан дааг 55 дугаартай Дархуул аймгийн Хонгор сумын аймгийн алдар туяач Сүрхийбаатрын хээр дааг 33 дугаартай гисэн нутаг нутгийн газраас угулсан 28 дааг уралдахаар гарааныхаа зурхаа руу явж байгаа торгон агшныг харуулж байна. Даагнууд бол одоо энэ жилийн ардын хувьсгалынхаа наадмуудад оролцсон Сум аймаг ханаадмуудад амжилт үзүүлсэн дандаа л давхар уяаны даагнууд мордсон байгаа харагдж байна. Ардын хувьсгалын 105 жилийн Сэлэнг аймгийн 95 жилийн үндэсний их баяр наадмын хүчит бүх хэм мэрэлдэнд урамтай сайхан мэрэлдэж 7-5 төрүүлсэн Сүхбатын Иргэлбаатрын аймгийн Арслан цолны Мялалга наадмын хурдан дааг гарааныхаа зурхаа руу явж байна. Хурдан даагны уралдаанд газрын 28 шандас дааг бүртгүүлээд явж байна. За энэ хүү даагнууд дотор одоо 119 дугаартай Төв аймгийн Борнуур сумын уяач сайн заягийн Сүхбатрын хээр дааг 289 дугаартай Төв аймгийн Цээл сумын Дааган Эрдэнэ хот хэмээх алдарсан Эрдэнэ нутгийн хүү цогтгэрлийн хүрэн дааг 289 дугаартай мөн цогтгэрлийн сартай хэр дааг 11 дугаартай Сайхан сум Номгон тосгоны уяач Хөрөв дөржийн хүрэн халзан дааг 55 дугаартай Дархуул аймгийн Хонгор сумын уяач Сүрхийбаатрын хээр дааг 33 дугаартай За Орхон Туул сумын Шар усны 1 дугаар багийн уяач Жамсран живийн буурал халзан дааг 16 дугаартай Мөр тавиач хүүхдүүд бүгд сайн гадаа мэдж байгаа шүү дээ танаа. Урдны урагчсан гэж. Ой! Бүр Батын гуруугаа хоёроо. Батын гуруугаа 10 даа хаврын дааг тавьдгаас яана үстэй. Цааш шахаад явуулаад байгаа. Батын гуруугаа бүр орно шүү таашаа. Хаврын дааг уралдаад өстэй цаатлаас. За юу дээ. За ихүү аймгийн Арслан Сүхбатын Иргэлбаатрын цолны Мялалга наадмын хурдан дааг гараан дээрээс агарлаа. За 119 дугаарт оролж байгаа Төв аймгийн Борнуур сумын уяач Сүхбатрын хээр дааг цойсон он шиг гараад хөтлөө. 119 тэгнэ гараач.
Амуу зүүн дээр Төв аймгийн Цайлсмын уяач, аймгийн алдарт уяач, Эрдэнэтийн хүү, аймгийн алдарт уяач, цогт гэрлийн хүрэн даг 81 одоо номер хэлээ 81 3 дээр үзсэн шин 81 нөгөө 034 дугаартай Орхон туул сумын уяач Төр мөнхийн буурал даг. За айргийн 4 дээр, айргийн 5 дээр Төв аймгийн Цайлсмын уяач, аймгийн алдарт уяач Эрдэнэтийн хүү, цогт гэрлийн хээр даг 5 дээр гараад ирлээ. За цогт гэрлийн 2 даг 2 3 дээр ингээ гараад ирлээ. Өнгөн дээр Төв аймгийн Борнуур сумын уяач Сүхбаатарын хээр даг 4-ийн даг энийг бай. 81 жарна. Бямжуул сартаа зэрэг. Орхон туул юм уу? За 81 дугаартаа уралж байгаа Орхон туул сумын уяач Бямжуувын сартаа зэрэг даг 4 дээр 5 дээр Орхон туул сумын уяач Төр мөнхийн хээр даг 5 дээр 6 дээр сайхан сум номгон тосго 7 дээр 6 дээр номгон тосгоны уяач Инэвшийн Пүрэв дөржин хүрэн халдсан даг. За эхний 5 даг 6 даг. За 6 даг юм. 6 даг арийнхаа дагнуудаас нэг 50 орчим метр салтсан байна. 7 дээр 159 дээр Хиний 8 дээр. Чадсан хэдэн бат юм бол. за 6 дээр 7 дээр Орхон туул сумын шар усны 1 дугаар багийн уяач Цэдэн балын бор даг 7 руу орж иж байгаа юм байна. 8 дээр Дархуул аймгийн Хонгор сумын уяач Сүрхийбаатрын хээр даг 66 номер 9 дээр. 66 дугаартай Орхон туул сумын уяач Цуумастын хээр даг 8 9 дээр явж байгаа юм байна. За ордон дагны төрүүч цагаан хавдгийнхаа хажуу руу орж ирлээ. За эхний дагны байр хэвэндээ Төв аймгийн Борнуур сумын уяач Сүхбаатарын хээр даг өнгөндөө Аман хүзүү 3 дээр Төв аймгийн Цайлсмын уяач Эрдэнэтийн хүү, аймгийн алдарт уяач цогт гэрлийн хээр даг хүрэн даг 4 дээр за 4 дээр 81 дугаартай Орхон туул сумын уяач Бямжуувын сартаа зайр даг. За 5 дээр энэ номгоны Пүрэв дөржин халдсан даг ирээд эхний 4 даг дээр нийлч байдэ. Мөн үү? За инхүү айргийн 5 6 даг арайхан дагнуудаас нэг 50 орчим метр саллаа. 6 дээр Дархуул аймгийн Хонгор сумын уяач Сүрхийбаатрын хээр даг 6 дээр 5 дээр цогт гэрлийн хүрэн даг 4 рүү за намган тосгоны Пүрэв дөржин халдсан даг 4 рүү ороод ирлээ. За энэ цогт гэрлийн хээр дагны хөвгч одоо ус гаргаж ирээ даагаас өргөцүүлээд за хийл хөгжим тоглоход номон татлах хэрэгтэй шиг хурдан морон журлахад бол хүүхдийн урухаан ур чадвар чухал байдгаа. За цогт гэрлийн хүүхд бол нэг усаа гаргаж ирээ даага сэргээж аваад 5 руу шахаж байна да. За одоо манай хүүхдүүд бол одоо өнөөдөр чалуу өдөрч байна. Мөртөө гоё унж байна. Алтар дагны 19 дугаартаа уралж байгаа Сүхбаатарын хээр дагны хүүхд ус гаргаж ирээд дагаа шавлаа. Хүрэн даг. За дагны байр солигдоод Дархуул аймгийн Хонгор сумын уяач Сүрхийбаатрын хээр даг хөдөлж эхэллээ. Аман үзүүн дээр Төв аймгийн Цайлсмын уяач цогт гэрлийн сартаа хээр даг. Айргийн 3 дээр Орхон туул сумын уяач Жамсранживын хүрэн даг. За гарсан цагаас хөдөлж уралдсан Сүхбаатарын хээр даг 4 дээр. Бямжуул юм шүү. 4 дээр үлдлээ. 81 ч бямжуул юм шүү. За 81 дугаартаа уралж байгаа Орхон туул сумын Аршаан тосгоны уяач Бямжуувын өсгий цагаан хүрэн даг Аман үзүүн дээр 3 дээр 11 дугаартаа уралж байгаа Төв аймгийн Цайлсмын уяач цогт гэрлийн сартаа хээр даг гэсэн 3 даг. За наа бүгэн гिच яа.
За түрүүчи хоёр даагад торгон тарны адуу шиг л хөлийн ирчтэй явж байна да. Өмнө дээр хонгор сумын уяач Сүрхий баатрийн хээр дааг аман үзүүнд аршаан тосгоны уяач Бямживын өсгий цагаан хөрөн дааг гэсэн хоёр дааг орж ирж байна. Хайргийн гуравд Төв аймгийн Цээл сумын уяач Цогтгэрлийн өсгий цагаан сартаа хөрөн дааг Сүрхий баатрийн хээр дааг төрүүлж Бямживын хөрөн дааг аман үзүү Цогтгэрлийн хээр дааг 3. За энэ чин араас ороод ирчихв. Сүхбаатрийн хээр дааг 4 5 4 дээр чи 100 насны хээр дааг 4 рүү орчих шиг боллоо. Хөрөвдөр чи алдсан дааг чи айцсан юм бэ? 6 юм уу? За Цогтгэрлийн хээр дааг хэд вэ энэ чи? 8 уу? 8 дээр нэг нь орчлоо. Аймгийн арслан Сүхбатын Эргэл баатрийн аймгийн арслын солны мэлалга наадмын хурдан даагнууд энэхүү барианда амжилтаа оролдож орлоо. Түрүү магнаагаар Тархуул аймгийн Хонгор сумын уяач Сүрхий баатрийн хээр дааг түрүү магнаагаар тодорч барианд орлоо. За баяр үргээ. За сайхан уралдаа түрүү магнаа авлаа шүү дээ. За өөрийгөө танилцуулаад даагныхаа удам өгшөл амжилтыг танилцуулахгүй. За би Тархуул аймгийн Хонгор сумын аймгийн алдартай биш. Дамжин сэрэнгийн Сүрхий баатар гэж залуу байна. Тэгээд орхон тоолд ирж энэ сайхан арслангийн наадамд оролдлоо. Сайхан наадам боллоо. Даах тэр үрлээ баяртай байна. За хэдэн морьтой ирв? Ганц даахтай ирлээ. Энэ даагны минь удам Аранга аймгийн Отон цум яриад Монгол улсын говьяд малчин Тод Манлаа Чавиш гэснийхүү сугар цалмынгийн унгаа дуу. Энэ аваар одоо ингээд 11-т оролдож байна. Улсын наадамд сонгомолд оролдож 30-аар тавьсан. Сая 4-5 хоногийн өмнө энэ бүрээдүүдийн нэг алтарга наадам төрүүлчихэд ирлээ. Шарын гол сумын зэрэг 8 дахь төрүүлчихсэн. За хурдан. За байна. За дараачихын уралдаанд амжилт хүсье. За баярлалаа. За баяр хүргье. Хөрөн даага сайхан уралдаж ам үзүүлч үү? Ам үзүүллээ. За өөрийгөө танилцуулаад хөрөн даагныхаа удам өгшөд урдам дэх амжилтын аймгийн алдарт гонгрийн залуу хөгт бэмбэж өгж байна. Залуу яач. Тэгээд одоо энэ их сайхан баяр дараа даага ам үзүүлсэн дэх баяртай байна. Энийн даагны удам өгшөл гэвэл Хөвсгөл аймгийн Тариалан сумын ангууг залуугаас авсан юм аа. Найзаасаа авсан. За энэ жил хэдхэн оролдоо? Энэ ажил 5-6 дахь оролдлоо. Дөрөв нь нэг төрөө, хоёр омгөж, нэг арга авлаа. За одоо баяр наадмын сэтгэл ямар хөө? Сэтгэл маш их өндөр байна. Бид энэ уйсан гүндэ унуулсан хөөхтэйг баярлж байна. Аймгийн алдартай уяач Мигмөр сөрөнгөж найз маань уйсан юм аа. Хөөхт нь унсан. Би найзыг баярлаа. За тэгээд дараачихын уралдаанд амжилт хүсье. За уралдаараа. За бүгд амжилт хүсье. Баяр хүргье. За хээр дааг 3 дагч юу? За өөрийгөө танилцуулаад даагныхаа удам өгшөл амжилтыг. За би Төв аймгийн Цэлийн аймгийн алдарт Цогтгэрлийн хүн байна. Энэ мөрний өөрөө унгаа доо. Миний 5 цагааны тэгэл. За энэ жилийн хэд дэх уралдаан бэ? За энэ сумандаа харигчаад ирсэн. Тэгэл ирсэн. За 2 дааг уралдуулах шиг боллоо. Нэг нь 10 дотор орчуу. Тий 7-8 орчуу хэр авцаа. За баяр наадмын зохион байгуулалтын талаар наадамчид мэдчилгээд Баяр наадмын сайхан зохион байгуулалт болж байна. Энэ төвчнийг ашиглаад Арсландаа баярын мэнд хүргэе. Улсын цолонд хүрээрэй гэж ирээ дөө. За баяр хүргэе. Амжилт хүсье. Дараагийн уралдаанд амжилт хүсье. За баяр хүргэе. Хээр дааг хэдэр дагч вэ? 4-өр дагчлаа. За өөрийгөө танилцуулаад даагныхаа удам өгшөл урдам нөх амжилтыг танилцуулахгүй. Би 3 дугаар гүйч Койлог Наранбаатар гэж юм. Манай хүү 100 настай нэртэй тавьсан. Манай өөрөө онгон дагаа. За энэ 100 хаагур уралдаа энд хэдхөө яав. Сая 9-ийн 50-д оролцоод гисэн. Атрын 50 дагмаг үзүүлсэн. Тийм л амжилттай байна. За дараачихын уралдаанд амжилт хүсье. За баяр хүргье. Хээр дааг 5-аар дагч юу? Тэглээ айргийн 5-аар даглаа. За өөрийгөө танилцуулаад даагныхаа удам өгшөл урдам нөх амжилтыг танилцуулахгүй. Намайг Аз Заяа гэдгээ энэ халтар дааг маань Төв аймгийн Борнуур сумын
аймгийн алдарт уяач Сүхбаатар найзын маань бэлгэн төгсөн дааг байгаа. Тэгээд сайхан Арслангийнхаа найранд ирээд айр дуусантаа сайхан таатай байна. Сая Сүхбаатарын нэр дээр болдоо. Тий, манай найз нэ. Өмнө орхон туулал нутаг дээр мөр уралдуулж ив үү? Манай нөхөр ирж уралдуулж байсан. Би одоо анх удаага энэ нутагт ирж дагаа харагдууллаа. За эмэгтэй уяач бас содон байна шүү. Тэгээд Баяр наадмын зохион байгуулалт наадмын сэтгэлдээс хуваалцахгүй. Өстой сайхан дэгтэй журамтай сайхан наадам болж байна. Арслангийнхаа наадамд иж уралдаа сайхан байна. За баяр үргээ дараачих нь уралдаанд амжилт хүсье. Баярлалаа. Сайхан наацгаагаарай.